Сайн уу найзаа? Сайн. Чоо хин гэдэг вэ? Намайг Амин Заяа гэдэг. Амин Заяа. Тийм. Hello. My name is Амин Заяа. I am хоёр нас. I'm 8 настай. I am хоёр нас. I like дуулах. I like бүжиглэх. Хоёр ямар хэлээр яриад байна? Тэгэхээр англи хэлээр. Хоёр тэгвэл надад заагаад өгөөч. Англи хэл сурах гэсэн үү Амин Заяа? Тийм. Тийм амархан сурахгүй. Энд чинь англи хэлээр зарахад сурахын тулд зөндөө олон цагаа зарцуулдаг байхгүй юу? Мөрөө чи надад нэвтрүүлэг дуусгаар зааж өгнө шүү. Амин Заяагаас асуу. Амин Заяа чи надад зааж өгөх юм уу? За зөвхөн За амлч. За. Амин Заяа, my best friend. Амин Заяа. Чи ойлгоогүй юу бүрүү? Би ойлгоогүй. Миний хамгийн сайн найз Амин Заяа гэсэн үг. За байж та би хэлэх гээд үзье. My best Амин Заяа. My best friend бүрүү. Миний муу найз бүрүү. Өө чи. Би чиний муу найз юм уу? Хөө том хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. Миний муу найз чинь. Миний муу найз чинь гэх тийм ээ. тийм. Тэр чинь сайн найзгаа тэгж хэлдэг байхгүй юу? Сайн найзгаа муу гэж хэлдэг юм уу? Том хүмүүс тэгж ярьдаг чи сонсоорой заяа. За. Миний муу найз чинь чих сайн хүн шүү. Миний муу найз чих сайхан дуулдаг хүн шүү гэж ярьдаг. За, тэр яг уу. Амин Заяа. Чи ийм гой ганган болцоо. Чи гой дуулж өгөөч бит хоёр. Би шүлэг. За, шүлгээ уншчих бас зогсож байгаа. Тэгээд тэр бүргийн юм руу хараад Аргалын утаа боргиулсан малчны гэрс төрсөн би атархээр нутга үлгий минь гэж боддог цэнхэр манан сонигалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутга сэтгэл багтан харахад үлээж байгаа салхин үнсэдж байгаа юм шиг өршөөлт ээжийн гар илээдж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад эглэг зүрхэн минь догдолж хасгүй баярын нүлэмс хоёр нүдийн минь бүрхдэг энэ нутагтаа би эднэн юм эхрэлэлтэн хүссэн хүн ирээдүйгээ түмэнтэйгээ бас олзох их хүрэг хүлээсэн юм. Ямар гоё шүлэг вэ? cool. Nice. Like. Яасан бүрүү? Би мэдэхгүй байна мөөрөө чи монгол хэлээрээ яриа. Cool гэдэг чинь. Ямар гоё юм бэ? Like гэдэг чинь дуртай байна гэсэн үг зэ юу? За. Супер гэдэг чинь супер байна гэсэн үг тийм ээ? Тийм. За Амин Заяа суугаарай. Чи дуу мэдхүү? Дэмэдэг. Хүмүүний нэг орсгол. Хүмүүний нэг орсгол. За дуулаарай нэ за. Чи босоо зогсож байгаа дуулчих. Тэгээд битээр хэрэг мэддэг үг гарах юм бол дагаж дуулъя заа юу? За. За. Би эжинлээ нөөжнөсөн нүлэмсэн нөөдөж урасан цэцэг юм. Би эжинхээ сарвчж харсан нүдэнд шар шиг асгарсан гэрэл юм аа. Би эжинхээ санаалтахад цэжигэн цэвэрлсэн нэгэн амсгал би ээжтэйгээ хамтдаа байхын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгал юм. Би эжинхээ цэл залуухан насандан дижөрсөн сарнай юм. Би эжинхээ цэгнэж бодсон бодол нэр минь бүтэн явсан юм аа. Би эжинхээ санаанд
Сүнэжим өргсөн үгний итгэл би ээжтэйгээ хамтдаа байхын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгал юм. Би ээжтэйгээ хамтдаа байхын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгал юм. Вау, браво! Супер! Ямар гоё дуу вэ? Хамин заяа. Энэ гоё дуу чи яаж сурсан бэ? Өчигдөр өөрөө дуртай дуугаа сонссон. Тийм үү? Энэ дууг чи би нөгөө нэг YouTube-наас сонсч байсан юм бэ? Гоё дуу юм бэ? За суугаарай. Настай мундаг. Гоё дуулдаг найз байна. Үнэхээр гоё дуулд юм бэ? Хөөе. Тэгэхэд чиний энэ дуу шулгуудыг чи хэн зааж өгсөн юм? Би өөрөө сурсан. Тийм үү? Тий. Чамд өөр сурсан бүжиг байна. Бүжгээ би анаагаасаа сурдаг. Тийм үү? Тэгвэл чи хоёр найздаа нэг бүжиглээд өгөөч. Болох юм уу? Би анаагаасаа тал бүжгийг сураагүй. Тэгээ талын одоо бүжиглээд талын дараа ирэхдээ бүжиглчихгүй юу? Болох юм. Харин би бүжиглэж чаддаггүй. Тийм үү? За. Тэгвэл оронд нэг дуу дуулах уу? Тэгвэл шүлэг уншаад өгөх юм уу? Тэгээ. За тэг. Миний хэн цорог магнай халзан зурвастай мянган хоньны дундаас би хармагц таньдаг мярас майлж намайг чиглэлээр ирдэг дун цагаан үстэй дуран харан нүдтэй төмөн хоньны дунд би хармагц таньдаг мярас майлж намайг чиглэлээр ирдэг дун цагаан үстэй дуран харан нүдтэй төмөн хоньны дунд түүнээс өрхөн амтан үгүй төрсөн хотон дотроо дээр бит хоёр тоглодог өвдөг юугаас өгдөөд өөрийнхөө эхийг хөхдөг өвөр дээр минь гараад өхөөдмөр эхэлдэг нааш цаас дэгдэн малчин хүнийг баясгалдаг. Супер! Яар! За суугаарай амин заяа. Үй за, амин заяа. Чамаг ирсэнд ёстой байхгүй. Гоё шүлэг сонслоо, гоё дуу сонслоо. Бас тал бүжиг үзэх гэжсэн боллоо. Дахиад нэг шүлэг сонслоо. Үнэхээр гоё хэлээ тийм ээ бөрөө. Харин тий. Энэ гоё ягаар юм чи? Ээж чи гэж гисэн юм уу? Үгүй. Би өөрөө аллал хийсэн. Өөрөө ицсэн юм. Дээлээ бас өөрөө ицсэн биш үү? Тий. Чи дээлээ өөрөө ойсон юм уу? Дээлээ ээжээсээ сурж байсан. Вау! Чи малгайгаа өөрөө ицсэн биш үү? Малгайгаа ээж минь хийчихсэн. Тэгээ би доотойхон сэтгийг өөрөө олж хийсэн. Вау! Ийм мундаг хүүхэд бас бэ? Ямар авьяастай юм бэ? За ярьсан баярлаа. Дараа дахиж ирээрэй заа юу? Баяртай найзаа. Баяртай. Баяртай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За, өнөөдрийн маань бүтээлийн болон Доноо хүүхдийн театрын сурагч Мөнхчин маань ирсэн байна. Мөнхчин маань өнөөдөр надтай хамт бүтээл хийнэ. Тийм ээ? Хоёулаа өнөөдөр ямар бүтээл хийх вүлээ? Машинтай бүтээл. Машинтай бүтээл хийн, тийм ээ? За, үзэгч хүүхдүүд маань Мөнхчин битээртэй хамт машинтай сонирхолтой бүтээлийг дагаад хийгээрэй. За, бидэнд юу хэрэгтэй гэхээр ийм хатуу цаас хэрэгтэй. Бүгдээрээ машиныхаа доотлолт нь ийм хатуу цаас хэрэглэнэ. За тэгээд бас нэг өөр өнгийн цаас хэрэгтэй. Ямар ч өнгө байж болно. За тэгээд машин явж байгаа замаа, ардлынх нь орчныг хийх, үүл, нар, сар тэ юу байж болох юм тэр бүгдийг хийх бас өнгийн цааснууд бидэнд хэрэг болно. За багшны өнгийн цааснуудыг гаргачээ.
За тэгээд хэрвээ хүүхдүүдэд маань зарим нэг иш байгаа бол бас зарим нэг иш ашиглаж болно шүү заяа. За хоёулаа бүтээлээ эхлэх үү? За багш нь болохоор нөгөө машин явж байгаа артлынхаа замыг хийхэр болсон тийм ээ. За мөнгөчин маань болохоор машина хийн. Тэгэхээр мөнгөчинд харандаа хэрэгтэй юм байна. Хайч хэрэгтэй мэн те. Хайчтай маш болгоомжтой ярьдаг шүү заяа. За чи машины хийгээд би артлаа хийх үү? За тэгээ. За би артлт нь юу хийх вэ гэхээр үүл хий. За бас шар өнгөөр нар хийнэ. За мөнгөчин маань өөрийнхөө дуртай, өөрийнхөө мөрөөдлийн машиныг зурж олно шүү заяа. Мөнгөчин маань хэдэн настай илээ? 6. Дугуй дүрс зураад нар хийнэ. За мөнгөчин машина зурж байгаа. За ингээд нар за одоо үл хайчлаа. Манай мөнгөчин ер нь зураг зурах хэр дуртай вэ? Зураг ер нь зурдаг уу? Зурдаг. За. Ер нь ихэнхдээ юу зурж юм? Чи ер нь юу хийх дуртай? Хобби, сонирхол нь юу юм? Зөвлөд цагаараа юу хийж ин чи? Цагаараа амарцаг. Амарна. Чөлөө цагаараа амарна тийм ээ. За. Үсгэлийн баяр. Одоо бүх үсгээ үзээд тэгээд уншаад сурцсан уу? Бүхсгээ өдөд үсэг. Бүх үсгээ арай үзег байгаа юу? Тий. Одоо ямар үсэг үзчихье? Ямар үсэг? Мартчихв. Мартсан байна нэ үсгээ. За ингээд ээж гаа нар хийч. Наран дотроо. За чи одоо энийг хайчилчих. Чи ажиллаж чадах уу? Би хайчлах уу? Та. Би ажиллах уу? За чи тэгвэл энэ үүл нараа энэ дээр нааж явах уу? За тий. Яг энэ чинь яг энэ хам. Чи өөрөө л яаж намаар юм наачих заяа. Мөнгөчин ягаан өнгөн туртай юм уу? Тий. Тэгээ ягаан өнгөн туртай болохоор ягаан өнгийн машин хий гэсэн юм уу чи? Тий. Ягаан өнгийн нь яагаад гоё идэх юм? Чи яагаад ягаан өнгөн туртай? Тэрийг мэдэх үү? Мэдхгүй юу? Барбины өнгө болохоор ягаан өнгөн туртай гэдэм болов уу? Тий. Тийм үү? Тий. Чамд ягаан өнгийн юмнууд зөндөө авах уу? Зөндөө. Ягаан өнгийн хувцс гээд Арай бага. Арай бага. Тий. Ер нь ямар өнгийн юм их вэ чамд? Хувцс мууц хэрэглээлгээл. Улаан. Улаан өнгө? Тий. За, машина зурчлаа. Вау, үлийн ноцно. За, одоо хуйлаа. Машиныхаа цонхыг зурна. Чи зурх уу? Машины цонх зурх уу? Цонхгүй машин ичх үү? Хаалга. Тийм, хаалга, цонх зурна шүү дээ. Энэ ягаан өнгөөр зураад үзэх үү? Зэнүн гарах нь. Мөнгөчин дуу бүжиг мэдэх үү? Дуу бүжиг нэр нь дуртай юу? Тартай. За. Чи нэр бүжиглдэг гэсэн шүү дээ. Тий. Бүжигийн дугууланд явд юм уу? Тий. За, бүжигийн дугууланд явахаар гоё юм уу? Юу нь гоё юм? Бүжгэлт. Бүжиглээл гоё яваад байна уу? За. За ингээд машин бэлэн боллоо. Ингэж харуулна шүү. Ингээд. За одоо хуйлаа. Машиныхаа артлт нь нөгөө машинаа хөдөлгөх юм аа штэ тий. За тэрийг хуйлаа нарийнхаа хаачих аваад артлт нь тогтоочно. Мөнгөчээр нь зураг хэр зурх уу? Чи гэртээ зураг зурдаг уу? Амар бага. Амар бага зурдаг уу? Тий. Өмнө зураг зурдаг гэсэн цаа өдрөстэй санагдчих. За чи нэг одоо энэ машиныхаа артлт ингээд наачих заяа.
Машинаар очоод ингэ бааж. За. Наацнаа. За, одоо хоёлаа нөгөө машина хөдөлгөх юм аа. Тэгэхээр цаасаа ингэж нугалж байгаад тэгээд жоохон хайчлана. Одоо бүгдээрээ хатуу цаасаа ингээд баг зэргийн хэмжээтэй дээдлэл нь зураастад ингээд зай гаргаад хайчилж байна. За одоо энийгээ бүгдээрээ нөгөө нэг анхны фон болгож байгаа цаасан дээрээ давхарлаад наа. Гэтэ зөвхөн эхний энэ хайчилсан хэсгийг наа шүү заяа. За. Чи машина бэлэн болгоцсон уу? За одоо хоёлаа энийг наагаад машина дахиулж өгөндөө зам дээр. Чи машин суугаад тавих дуртай юу? Би гэхдээ дугуун дуртай. Дугуун унах дуртай юм уу? Тийм. Оо за. Чи яг узан болохоор дугуун наал тавих өгөх үү? Тийм. За. Дугуун Дугуун дугууны нөгөө хийн гарцаа. Оо хөрхий. Тэгээ одоо яах вэ? Скутер унцаа. Скутер унж байгаа. Тийм. За, скутер гоё юу тэгээд. Гоё. Чи тэгээд скутер дугуун унахтаа маш болгоомжтой ундаг үсттэй. Тийм. За тэгвэл одоо энэнийхээ дээдлэр заяа. Чи ингээд өвс сурчих заяа. За, машин замнуудын хажуугаар чи ингээд ногоон ургацсан байдаг ш нэрээ тий? Тийм. Зуны үйлрэл болохоор чи зун болохоор аав ээжтэйгээ гоё аялдаг уу? Тийм. Тэгээл аялаад Нас хүрэхээрээ онгоцон сууж байна. Аа за. Чи одоо 8 нас хүрэх болохоор онгоцон суух уу гэж байна уу? Аа. Онгоцон ч бас тэгж нас цаадаг юм уу? Мэдгүй юу. За. Чи гэр бүлээр их аялдаг уу? Аялдаг. Хөдөө явах уу? Хөдөө. За. Хөдөө явахаар тэгээ гоё юм уу? Гоё. Хөдөө явахын юу нь гоё? Чи хөдөө гоё мал дээр очих уу? Тий. За. Өхөр идэрээдэг. Оо за. Чи тэгээд өхөр мөхөр хариулах уу? Тий. Оо яасан мундаг. За зурцсан уу? Өмнө би нөгөө өхөрний хүүхдэд хоол өгөөд байсан. Өхөрний хүүхдийг чи юу гэдэг нэрийг? Нэрийг мэдэх үү? Тугал гэдэг үстэй өхөрний хүүхдийг. Тий. Бөөрө мөрөө хоёр чи өхөрний хүүхэд шүү дээ. Өхөрний хүүхдүүд шүү дээ. Чи мэдэж гинэ үү? Оо мэдээхгүйсэн мүү тэр хоёрыг? Морины хүүхдийг юу гэдэг лээ? Унаг. Ямааны хүүхдийг? Ишиг. Өхөрний хүүхдийг? Юу лээ? Өхөрний хүүхдийг? Тугал. Тугал. Бөөрө мөрөө хоёр чи өхөрний хүүхдэд тугалнууд аахгүй юу? Бөөрө мөрөөл гэдэг нэртэй болохоос ш. За яа. Чи тогтож авсан уу? За. За одоо штэ. Хуйлаа энийгээ барьж гараа хөдлөхийн тулд машиныхаа энэний уртны хэмжээтэй ингээд цаасаа нугалж байгаад хайчилж байна. За одоо хариуглал дуусгаад байна да чи тэрийн бүтээл. Чи энэ бүтээлээ авч яваад гэртээ очиод гоё тоглоорой заяа. За. Аавда бэлгэлэхгүй те. Мөгчөө охин аавтайгаа хамт машиндаа суугаад өхөрний хүүхдүүдэд өөс өгөх гээд хөдөө явжээ гэд. Өхөрний хүүхдүүдийг хин гэлээ? Хин блэ? Бишээ. Тугал унах чинь адууны өвчүү дээ. За. Энэ да. Одоо эндээс барин заяа. Тэгээ ингэ явах нь шүү. Гой сонирхолтой тоглоом байгааз. Хэрэг жоохон дүү чинь ингээд уйлаа чамайг тоглоё гой тоглоё гэдэг юм бол нэг ийм тоглоом хийж өгөөд бас тоглуулчих болох нь ш тийм ээ. За өнөөдрийнхөө бүтээлийн дугаараар мөгчөн бит хоёр ийм машинтай машинаа хөдлөгдөг ийм хөөрхөн тоглоомч гэх юм уу бүтээлч гэх юм уу тийм ээ. Бүтээлийн тоглоом гэх үү? Хоёул энд юу гэж нэрх үү? Бүтээлийн тоглоом. Бүтээлийн тоглоом гэх үү. За ийм хөөрхөн машинтай бүтээлийн тоглоом хийлээ. Хүүхдүүд маань одоо найз нөхөдтэйгөө хамт хийгээд ингээд машинаа уралдуулаад тоглож болох нь. За эсвэл дүүнэртэйгээ тоглож болох нь.
ганцхан замтай биш 2 замтай 2 машинтай хийж болно. 3 замтай 3 машинтай хийж болно. Ардлынхаа орчныг ямар ч орчин болгож чимэглээд хийж бас болно шүү. За ингээд өнөөдрийн бүтээлийн дугаард надтай хамт ирж бүтээл хийж гоё ярилцсан мөнгөчөндөө баярлаа. Найзуудаа дараа нь уулзъя. Баяртай. Эрт өртийн цагт нэгэн ажилсаг тариачин байжээ. Үүрийн гэгээгээр эртлэн босож тариан талбайдаа ажиллана. Босод айл газраа нэг л удаа хагалдаг байхад тэр 2 юм уу 3 удаа хагалдаг байлаа. Тариан талбай нь хэдий жааханч эзнээ яаж игээд л тижээж тэтгэнэ. Эцэг нь ийм ажилсаг байхад харин хөвгүүд нь эцгээ дуураасангүй бүхэл өдөржингөө тэнж ажил төрөл хийдгүй байлаа. Эцэг нь тэдэнд ухаантай ажилсаг байхыг хичнээн сургавч сонсохгүй. Хэлсэн үгийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг байлаа. Эцэг нь тэдэнд байнга санаа зовж сэтгэл амар байдгүй байв. Удалгүй эцэг нь өвдөжээ. Тэгээд тэр хөвгүүдээ дуудан ирүүлж "Би нэг их удахгүй боллоо доо хүүхдүүд минь. Би та нарт юу ч үлдээж чадахгүй нь. Гэхдээ зүүн уулын бэлд жаахан алт болсон байгаа. Гэхдээ түүнийг олж аавна гэвэл та нар тэр газрыг гүнзгий ухах хэрэгтэй болно" хэмээн хэлжээ. Ингээд тэр нас оржээ. Хэрвээ бид тэр алтыг олж авах юм бол бүх насаараа баян чинэлэг амьдрах болно гэж хөвгүүд бодцоон аавынхаа заасан тэрхүү газарт очин ухаж эхлэв. Тэр хавийн бүхэл газрыг ухаж хагалсан боловч юу ч олж чадсангүй. Бид эсвэл тийм ч сайн гүн ухаж чадаагүй юм байх гэцгийн дахиад л ухсан боловч бас л юм олдсонгүй. Бид хурдан ухаад юу ч анзаараагүй юм болов уу? Гэдэл дахиад ухсан ч юм олдсонгүй. Дахин ухаад ч юм олоогүй тул хөвгүүд цөхөрцгөн "Аав минь биднийг дүнгижтэй" гэж бодцоожээ. Гэвч тэдний ингэж дахин хагалж боловсруулсан газар нь маш сайхан хөвсгөр зөөлөн болсон тул хөвгүүд үр цацаж улмаар тэр үрэн соёолон ургажээ. Тэд тэр газраас ариун их ургац авчээ. Тэгэд үүний дараа л хөвгүүд эцгийнхээ үгийг ухаж ойлгосон гэдэг. Тэр цагаас хойш тэд хизээч ажилгүй залхуурт сууха болсон ажээ.